Месси Роналдо хоёр дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд нэг ч удаа таарч байгаагүй гэвэл та итгэх үү? Аргентин, Португал гэх хоёр том багийн амин сүнс болсон Месси Роналдо хоёр хоёулаа 2006 онд дэлхийн аврагад хөл тавьсан байна. 2006 оноос 2022 он хүртэл тоглосон ч нэг ч удаа хоорондоо таараагүй. Учир нь зарим жил Португал эрт хасагдаж эсвэл Аргентин хасагдаж аль эсвэл тэмцээний өөр хэсэгт явсаар таарах боломж огт бүрдээгүй байх нэ. Хоёр домгийн нэг Кристиано Роналдо энэ бол миний хамгийн сүүлчийн дэлхийн аварга гэдгээ албан ёсоор мэдгдсэн. Харин Лионель Месси дараагийн дэлхийн аваргад орох хэсэг нь маш эргэлзээтэй байна гэж олон шинжээч үзжээ. 2026 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд аль баг төрүүлнэ гэж та бодож байна? Комент хэсэгт бичиж, лайк дарж, фоллоу хийгээрэй.